За 91 болохоор А, Б, С квадратын АС талын дундад цэгнэ. Тэгээд дундад цэгнэ. Тэгэхээр M нь болохоор ингээ AB диагонал ОM гэрчим тоглож байгаа цэгийг нь P гэж тэмдэглэж. Тэгээ бид нар ч яасан гэсэн чинь ОА вектор маань А гэж өгсөн байгаа. ОБ вектор маань Б гэж өгсөн байгаа. Тэгээ одоо бүгд ОП векторыг энэ AB-оор илэрхийлэх юм биш. За тэгээ эн чинь дундад цэг юм чинь дундаж цэг учраас энийг x гэвэл энийг x гээд манай ОБ-ийн уртаараа 2x урттай. За тэгээ бүгд энийг харсан чинь энэ гурвалжинтай төсөөтэй гурвалж байна. За параллел учраас энэ өнцөг энэцэгтэй адилхан, энэ өнцөг энэцэгтэй адилхан. За тэгэхээр хоёр гурвалжин төсөөтэй. Төсөөтөдөө яаж ийн гэсэн чинь энэ тал нь 2x байхад энэ тал нь 1x чинь төсөөн коэффициент нь 2 дахин том харгалзах үнцгийн эсрэгтэл үү те. Тэгэхээр нэг зураастын эсрэгийг би одоо эргэжүүл нөгөө нэг зураастын эсрэг маань 2 дахин их. Хэрвээ энийг зэтгэжүүл нөгөөх нь 2 дахин ихээ гэсэн үг төсөөн шууд ингэ авчиж. За одоо би яах чаа гэсэн чинь OP болмоор. OP маань юу юм гэсэн чинь манай OM векторыг энэ хоёр эргийг нэг штэ 3 хуваасны 2 юм байна. Тэгэхээр эндээс OP вектор гэдэг маань яаж гэсэн OM векторыг 3 хуваасны 2 юм байна. За эндээс одоо би яах юм гэсэн чинь OM векторыг илэрхийлэх хэрэгтэй байна. За 3-ны 2-ыг хүчин OM вектор нь юу гэсэн чинь OM маань 3-ны 4-ээр дунд нь би А-аар авчи OM вектор болохдоо ОА вектор дээр нэмэх нь АМ вектор. Тэгэхээр ОМ-ийг би юу гэхээр ОА вектор дээр нэмэх нь АМ вектор гэж. За тэнгуүл эндээс 3-ны 2-ыг хүчин ОА вектор маань АМ вектор маань болохоор юу юм гэсэн чинь энэ вектороос тэгээ энэ маань тал руу хас юм чинь Б векторын хагас 2-ны 1 гэсэн үг. Өөрөвл АМ гэдэг бол манай ОБ векторын 2 хуваасны 1 гэсэн үг. Тэгэхээр эндээс энэ маань 3-ны 2-ыг хүчин А вектор дээр нэмэх нь Б ОБ маань Б вектор. Тэгэхээр 2-ны 1 Б вектор. За 3-ны 2-оор гишүүнлээ үржүүлэхээр 3-ны 2 А вектор дээр нэмэх нь ингээ үржүүлэхээр 3-ны 1 нь Б вектор гарна гэсэн үг. За дараа нь 92 нь. За энэ парабол энэ шулуунтай яг 2 цэгээр хөтөлцдөг байх А. Тэгэхээр за хаашаа шасан парабол ч магадгүй парабол шулуу 2 цэгээр хөтөлцдөг байх гэнэ. За тэгэхээр бид парабол шулуу 2-ын хөтлөлийн цэгийг олохын тулд яах ёстой вэ гэхээр ийм систем тэгштгэл бодно. За энэ хоёроо тэнцвүүлчих. Тэгэхээр AX квадрат маань тэнцүү AX дээр нэмэх нь гэсэн энэ тэгшлийг бодоход яг 2 шидтэй гарах ёстой. За тэгэхээр энэ квадратыг бодохоор 2 шидтэй гарна гэдэг маань дискриминант маань тгээс эрсэх гэж 2 шид гарсан гэсэн үг. За дискриминант маань юу юм гэсэн чинь B квадратаас хон 4-ийг хүрчэн А С. За энэ маань тгээс 4-ийг хүрчэн би нэг ихлэ томьёогоор бичиж авсаа бодлоготой олцсон мэт 4-ийг хүрчэн А С. Манай B гэдэг нь энд хасгаа байгаа. Хасгаагийн квадратаас хон 4-ийг хүрчэн А нь тэр С нь болохоор хасгаа. Энэ тгээс гэсэн үг. Тэгэхээр эндээс А-гийн квадратын нэмэх нь 4А нь тгээс. За А-г гаалтан саргалаа А дээр нэмэх нь 4 нь тгээс. За тэгэхээр нэрийг тэгтээ тэнцвэтгэхийн болчоор А нь тэг ба хасах 4. За энэ А-гийн хувьд энэ маань дээш харсан парабол байна тий. Дээш харсан парабол байна гэдэг чинь энэ чинь тэглэх хөтөлцөг юм чинь нэг юм баг гэсэн. Тэгээд дээдлийн эртээ нэмэх доотлын эртээ хасах. Доотлын нэгтэй 2 ганц шиг багш. За тгээс гэхээр энийг авна гэхээр манай А нь хаана авах гэхээр хариу нь хасаа зургаас хасах 4 хүртэл нэгдэл 0-оос 1 хүртэл. За юм хариу тах нэ. За Б С Д тэгшин цэцэлбэртэй цөөрмийн Д зэх завтай хүн байсан. Завчин Б зэгт очиход төлөвсөн. За тэгээд зав дөрвөн цуурттай хөвдөг. За ингээд хөвж жагаад эмзэд очиод тэгээд цаашаага 5 цууртаа ингээд алхаад Б-д очиж байгаа. Тэгэхэд надад А-д энэ 3 гэд өгсөн, А-Б-д 5 гэд өгсөн бол А-Б хэрчмийн аль цэг дээр
завиорхоод цаашаа бэзэд очиход хамгийн бага хугацаар зарцуулах вэ гэж. За тэгэхээр нэг x гэсэн бол нөгөө манай энэ зэн 5 юм чинь үлдсэн m бэ 5-аас хасах x болж байна. За эхлээд бүгдээрээ энэ хөвсөн зам бол энэ ертөнг хөвсөн. За энэ замыг олохын тулд энэ 3 энэ x юм чинь энэ 90 градус учраас бүгдээрээ Пифагордоо dm олно. Тэгэхээр dm маань гипноз учраас 3 катын квадратээр x квадратыг нэмсдэг гэсэн. Тэгэхээр энэ маань стээр нэмэх нь x квадрат. Тэгэхээр эндээс dm-ийг болохоор язгуурнаар стээр нэмэх нь x квадрат. Энэ бол хөвсөн зам. За одоо тэгвэл бүгд хөвгтөө 4 км/цаг хүрттэй тэгээд 5 км/цаг хүртэ алхдаг гэсэн. За одоо хугацаа бол би хөвгтөө 9-дэр нэмэх x квадрат зам явсан. Замыг хурдан хуваахаар хөвгөж явсан хугацаа гарна. Тэгэхээр хөвгтөө 4 км/цаг хүрттэй гэсэн 4 тухаар нэмэлт явсан цаг цаашаа өөрчлөөд явсан зам нь энэ. Тэгэхээр энэ 5-аас хасах x замыг бүгдээрээ 5 км/цаг хүртэ алхдаг гэсэн. За ингээд бэзэд очсон хугацаа гарч байгаа. Тэгэхээр одоо энэ хугацааны хамгийн бага хугацааг олохын тулд эндээсээ экстремцэг олно. Уламжлалгаа тэгтэнцүүлж. За 4-1 гэсэн тоо 9-дэр нэмэх нь x квадратын язгуур төрхөр нь маань 2-1 гэсэн. За эндээс уламжлалаад нэмэх нь энэ болохоор яасан гэсэн чинь 5-1-ийг хаалтнаас гаргачих. Тэгээ эндээс авахаар 5-ын уламжлал 0 x уламжлал 1. За 4-1 хүчнэ. Одоо эндээс уламжлахаар бүгд давхар функц уламжлах. 2-1 гэсэн зэрэгтэй. Эхлээд зэргээс нь. Тэгэхээр 2-1 урагшаа гаргаад тэгээд зэргээс нь 1-ээс нь 2-1-ээс 1-ээс гарахаас 2-1 өрчгөн дотор талаас нь 9 уламжлал 0 x квадратын уламжлал 2 гэсэн. Хасах нь энэрийг үүсгэхээр 5-1 болчихно. За тэгэхээр энэ 2-ны 2-тай урагдаад x тэгээд 4 за хасах 2-ны 1 зэрэгтэй чинь бүгдээрээ 1-ийг хуваах нь x-ийн n зэрэгтэй тэгвэл x-ийн хасахын зэрэгтэй болчихвол энэ чанараасаар хасах зэрэгтэй чинь 1-ийг хуваах нь стээр нэмэх x квадратын 2-ны 1 буюу язгуурын дор. Тэгээ хасах нь 5-1. За одоо энийг тэгтэнцүүлнэ. Тэгэхээр ишиг ижил өрөхөөр 5, ишиг 4 өргөч. Тэгэхээр энэ маань 5x-с хасах 4-ийг хуваах нь энэ 4 гэж юу штэ. 4-ийг үрчих нь энэ стээр нэмэх x квадратын цуг штэ. Тэгэхээр энэ маань 5x-с хасах нь тэгтээ тэнцвэрч би хүртүрийн л тэгтээ тэнцвэртэй авчна. Стээр нэмэх нь x квадрат тэнцвэртэй. За эндээс 5x тэнцүү 4-ийг үрчих нь стээр нэмэх нь x квадрат. За манай x маань явсан зам учраас x нь эрг тоо. За тэгэхээр эрг юм чи хоёрын квадрашуулчихээр 5-ын квадрат 25x квадрат тэнцүү 16 үрчих нь стээр нэмэх нь x квадрат. Тэгэхээр 25x квадрат тэнцүү 16 үрчих нь 9 нэмэх нь 16x квадрат. 25-аас 16 хасахаар юм маань хэдлэх юм гэсэн чинь 9x квадрат тэнцүү 16 үрчих нь 9. Тэгэхээр 16-нууд хурагдаад x квадрат нь 16 биш. Тэгэхээр x нэмэхс гарна л да. Гэтэ бүгд x-ээр замыг тэнэгсэн юм чинь нэмэх төрөйн л x маань тэгээс учраас. За энэ маань 4 маань манай экстрем бэнцэг. За тэгээ манай x маань ямар байх хэвтэй гэсэн x маань энэ зам хэлж байгаа шүү дээ. Энэ маань 5-аас хэтрэхгүй байх хэвтэй. Тэгэхээр бүгдээр юу гэсгээрээ x нь 0-оос 5-ын хооронд байх үед энэ функцийн хамгийн богдуулах жоо сэжигтэй цэг маань 4 гарсан. Тэгвэл би яах вэ гэхээр 0 байх үеийн за тий хугацаа шүү. Өшөө 5 гэдэг хичмээ үзэрийн цэг тэгээд яг 4 байх үеийн энэ 3 орлуулад гарсан утгах нь хамгийн бага нь манай хамгийн бага хугацаа гарч байна. За одоо би нөгөө тэгштэглээ энэ чи харъя л да. Тэгэхээр манай энэ Т тэнцүү гэсэн энэ хугацаанд бүгд юуг орлуулах вэ гэхээрээ за би энэ тавьж байгаад орлуулчих. За энэ зэн тавьчих. За тэгэхээр манай функц маань за шууд орлуулчих те. Одоо энэ чи манай Т маань юу гэсэн чинь стээр нэмэх нь x квадратыг хуваах нь 4 язгууртай нэмэх нь
5-аас x-ийг хуваах нь 5. За манай хугацаа маань энэ байна. За эндээ орлуулнаа гэсэн үг. За энэ ч 0-ыг орлуулахаар язгуудар 9-ийг хуваах нь 4, нэмэх нь 5-ыг хуваах нь 5. Тэгэхээр энэ маань 4-ний 3 дээр нэмэх нь 1 буюу 175. За 5-ыг орлуулъя. Тэгэхээр 9 дээр нэмэх нь 5-ыг тохиолж 25, хуваах нь 4, 5-ыг тохиол 0 болчих. Тэгэхээр энэ маань 4-ний 1-ийн хүчин язгуурын дор 34. За одоо 4-ийг орлуулнаа. 4-ийг тохиол 9 дээр нэмэх нь 16-г хуваах нь 4, нэмэх нь 5-аас 4-ийг сахаар 1 болоод хуваах нь 5. За 9 дээр 16 бохоор 25-аас язгуур 5 гарчна. За энэ маань болохоор 5-аас 4-ийг сахаар 1 болчихно. За тэгэхээр энэ болохоор ишээ 5, ишээ 4 өргөч. Тэгэхээр 20-ны 25 дээр 4 нэмэхээр 29 юм. За 29 маань энд 29-ийг бүгдээр 20-той хуваахаар 145. За нэг ойролцоогоор ботхоор 34-өөс бүгдээрээ язгуурах чинь. Тэгэхээр нэг ойролцоогоор 5.8 юм байна. Тэгээд 4 тухахаар энэ маань ойролцоогоор за энэ бас их ойрхон гарч шүү. 1.45 7 за гэмшт ингээ хүрчилж байгаа. Тэгэхээр энэ тас бүгдээр юу болох вэ гэсэн чинь хамгийн бага хугацаа болно. Тэгэхээр энийг 175. Энэ маань 1.45 гэдээ хүртэл явчихна шүү дээ. За энэ маань 145-аар хамгийн бага хугацаа нь 1.45 биш. 1.45 энэ чинь нэгж маань юугаар явж илаа да. Километр цаг. Тэгэхээр 1.45-ын цагийн дараа хамгийн бага хугацаанд очих юм байна. Тэхийн тулд x нь 4 гарна гэдэг чинь бүгдээрээ эндээс 4 км зайд байх юм бол тэгэхээр энэ 4 км-ийг энэ 3 юм бол ишээ 5 км яваад ишээ 1 км явсан гэсэн үг биш. Тэгээ хамгийн хурдан очих нэ гэсэн үг байна. За дараа нь 94. Ийм айцтай тойрогт багтсан ABC-д 5 өнцөг зүүгээгүй шүү дээ. Зүгээр 5 өнцөг. За тэгээ бид нарт яасан гэж AB маань 4 язгуудар 2-ыг өгсөн. ABE маань болохоор 45 градусыг өгсөн. EB ABE за тэгээ EBD тэгэхээр EBD хэрэг өнцөг юм ба шүү дээ. Энэ өнцөг 30 градус. Тэгээ бид нарт BCC2 тэнцэг өгсөн. BCC2 тэнцэг өгсөн. Тэгээ энэ 5 өнцөгтийн талбайг болгоно. За тэгэхээр бүгдээ энд явах гэхээр радиусын төрөв өгсөн. Тэгэхээр надад хамгийн ихний боломжлохоор энэ гурвалжин дээрээсээ бүгдээ синусын теоремоор АЕ талыг олчих. Тэгэхээр манай энэ гурвалжин маань энэ өгсөн тойрогт багтсан гурвалжин шүү. Тэгэхээр синусын теоремоор гуушны нэг талыг түүний эсрэг орчин онцгийнхаа синус зарцсан харьцаа АЕ талыг түүний эсрэг орчин онцгийнх нь синус зарцсан харьцаа багтаасан тойргийн диаметр болно. За эндээс бүгдээр юу болох вэ гэсэн чинь АЕ маань тэнцүү 2R-ыг үрчгэн ишүүрчгээр синус 45 бол язгуудар 2-ыг багна. Тэгэхээр AD 4 язгуудар 2. За энэс онцгой тоогарч байгаа 4 язгуудар 2. Тэгэхээр энэ 4 язгуудар 2-ын 4 язгуудар 2 адилхажтай болж юм байна. Тэгвэл энэ 45 бол энэ маань дагаад адилхаж учраас суурь өнцгүүд нь тэнцүү 45. Тэгвэл энэ өнцөг 90 градус болох юм байна. За тэгээд цаашаа явах юм гэсэн чинь энэ чинь тойрог татсан 4 өнцгтийг эсрэг өнцгүүдийн хэлбэр 180 гэдэг. Тэгэхээр энэ 90 градусын бол дагаад энэ нас 90 градус. За бас хөшөө тэгшинстэй гурвалжин тойрогт багтнаад маань гипнозны яг диаметр. Тэгэхээр манайх энэ BE дээр яг тойргийн төв маань орж байгаа гэсэн үг. За тэгэхээр бүгдээр энэ шар өнгөтэй ABE гуршинтал багс эхлэе. Энэ гурвалж маань тэгшинстэй гурвалж учраас талбайг нь болохоор AB cat-ийн уртыг AE cat-аар үржүүлээд 2 тооч. Тэгэхээр 4 язгуудар 2-ыг 4 язгуудар 2 үржүүлээд 2 тавихаар гарна гэсэн үг. Тэгэхээр 4-4-ийн 16 язгуудар 2-ыг язгуудар 2-оор 2 болоод хуваах нь 2 буюу манай AB-ийн талбай нь 16. За одоо дараа нь бүгдээ энэ гурвалжин олно. Энэ маань дахиад тэгшинстэй гурвалж. За тэгээд тэр өнцг маань 30 градус.
Тэгэхээр энэ талбай болоход одоо энэ бол мэдэгдэж байгаа юм чинь одоо тэгшин цэг гурвалжин дээр 30 градусын эсвэрж байгаа катет нь дандаа гипноз хагас гэдэг. Эсвэл үнцгийн харьцаатсан ч болно. Тэгэхээр эндээс манай ЕД манай юу болж таарах вэ гэсэн чинь B гипнозынхаа хагас. B чи гэж 2R. Тэгээд 2 тоо. Тэгэхээр радиус өртөө тэнцүү буюу дөрөвтөө тэнцүү байна. Энэ дөрөвтөө тэнцүү байна. Тэгээ энэ өнцөг маань 60 градус шүү дээ. За тэгэхээр би гуршин талбайгаа олохын тулд хоёр талыг хооронд үнцгийн сенсорлоод 2 тоо хоногч болно. Эсвэл BD катетыг ED катетээр үржлээд 2 тоо гэсэн ч болно. За ер нь дараа нь ингээ харсан чинь дараагийн гурвалжин руугаа шилжих зүгээр энэ 60 градус юм чинь энэ чинь тойр богсны 4 үндэстэн чи эсрэг үндэстэх хэлбэр тэнцүү. Тэгэхээр энэ 60 бол энэ 120 юм биш. Тэгэхээр энэ 120 гэхээр адилжид амжийн хоёр маань тэнцүү. Тэгэхээр 100-аас 120 хасаад 2 тохоор энэ хоёр бол 30-30 градус гэсэн. За тэгээд эндээс манай энэ болохоор өгүүлбэрийн дутагдсан байна. C ингээ өндөр болвол гэжсэн байсан. За тэгээд одоо энэ гуршин талбай болно. За эхлээд юу гэсэн бүгдээр цэнхэр олъё. Цэнхэр болохын тулд надаа юу хэрэгтэй вэ гэсэн чинь ямар ч байсан BD бол ер нь цааш дараа гурш хэрэгтэй юм байна. Тэгэхээр BD-г олчих. Олохгүй гуршинд байгуулсан ч болно л да тий. За тэгэхээр манай BD маань катет учраас B гипнозын квадратаас ED-ийн катетын квадратыг хасна. Эсвэл B-нд яах вэ гэсэн чинь пипаг ордож болно. Тэгэхээр B маань 2R буюу 8. ED-гээ бүгдээр 4 гэд болцсон. Тэгэхээр эндээс 64-өөс 16-аас 48 болоод энд B яах вэ гэж BD маань 48 маань 16 33 16-аас 4 орно. Ингээд BD маань 4 яцгуудаар 3 байна. За одоо тэгвэл бүгдээр энэ цэнхэр өнгөтэй гурвалжин болох BD-ийн талбайг болъё. Надад хэрэгтэй S2. Энийг S1 гэж. За S2 маань 2 кат мэдэгдэж байгаа учраас BD катетыг ED катетээр үржүүлээд 2 тооч. BD катетаас олцсон шүү бүгдээрээ. ED-г дөрвөж мэдж байгаа. Тэгээ 2 тооч. 16-г 2 тохоор 8/3. За энэ 2 дахь талбай, энэхний талбай. За одоо энэ үлдсэн цагаан талбайгаа тэгсч бүгдээрээ шүү дээ. Энийг битцээ. Тэгээ энийг 30 градус гэж мэдж байгаа. Тэгэхээр 30 градусын орсог оршиж байгаа катет нь нэг зэрэг хаашиж. Гипнозын хагас гэхэр манай энэ CD маань 2 хааш. Энэ ааш гэвэл 30 градус катет нь гипноз хагас. Гэвч би BD-г олцсон шүү дээ. За BD-г олцсон тэгээ адилж гурвнаас өндөр болох юм шиг ингээд тал руу хана гэсэн. За тэгэхээр одоо би CP болохын тулд одоо энийг ногоон гурвалжин дээр пипаг ортчих. Өөрөөр хэлбэл ийм болсон гэсэн шиг ногоон гурвалжин дээрээ би энд ингээд тэмдэглэжээ. Энэ ааш, энэ хоёр ааш нөгөө BD-г бүгдээ энэ тардаа 4 яцуудаар олцсон шүү дээ. Тэгээ энэний хагас хэмжээ маань 2 яцуудаар 3. За энэ пипаг ортохоор аашийн квадрат дээр 2 яцуудаар 3-ын квадратыг нэмсэн гипноз 2 аашийн квадрат. Тэгэхээр ааш квадратыг нэмэх нь 4-ийг 33 тэнцүү 4 ааш квадрат. Тэгэхээр 12 тэнцүү 4-өөс нь ясгаар 3 ааш квадратлоод 12-ыг 3 тухаар 4 болчихно. Тэгэхээр явж ш манай ааш маань 2 юм. За тэгвэл одоо би S3 гуршин талбайг яаж болох юм гэсэн чинь суурийг өндрөөр хөгжлөөд 2 тоо. Өөрөлд манай энэ гурвалжин маань дахиад энд ингэ байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань 2 яцуудаар 3. Тэгэхээр суурийг энд 4 яцуудаар 3-ыг тийшээ бос өндрөөр хөгжлөөд 2 тооч. Тэгээ нэр хураагдаад 2 яцуудаар 3 манай ааш маань 2 юм чинь 4 яцуудаар 3. За энэ манай S3. За одоо тэгээд яг том талбай хоолнгол би S1, S2, S3 хамтлагыг нэмж шүү дээ. Манай хамгийн ихний S1 чид гарлаа 16 гарсан шүү дээ. 16. S2 маань болохоор 8/3 гарсан юм байна. S3 маань S2 нь шүү. За хооронд нэмэхээр 16 дээр нэмэх нь 12/3. За манай 5 цэцэн талбай байх нэ. За 95. За бид нар ч яасан гэсэн чинь нэг ийм функцийн график өгдөөд тэгээд катын 100 хасахныг үед энэ график ийм арайтай парабол байна гэж. За нэгдүгээрт надаа катын 100 хасахныг үед гэсэн учраас к-ийн хонд хасахныг орлуулж. Тэгэхээр f-д x тэнцүү
x-ийн квадрат хас 2-ыг чи энд байгаа k болгоны хооронд x-ийг орлуулж хасхныг орлуулчихна. Хасхнын квадрат k-ийн хооронд хасхныг тавьж. Тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь f от x маань x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 1 нэмэх нь 1 нэмэх нь 3 буюу манай эхний парабол маань k-н хасхныг үед ийм байсан байна. За дунд нь алдааг байгаа да. За одоо оройн цэгийг нь олох гэсэн. Оройн цэг олохдоо бүгдээрээ парабол дэшээсэн парабол юм чинь экстрем цэг нь манай оройн цэг. Экстрем нь бол ихээр уламжлаваад x квадратын 2x 2x-ийн 2 тэгээд тэгтэд үзлэхээр манай оройн цэгийн эхний координат гардаг. За хоёрдугаар координатаа бол хасхныг энэ параболтод орлуулчихна. Тэгэхээр хасхныгийн квадратыг нэмэх нь 2-ыг хүчин хасхнаг нэмэх нь 5. Тэгэхээр эндээс 1-д 5 нэмэхээр 6-аас 2-ыг хасгаар 4 биш. Тэгэхээр манай оройн цэг ихний олгож байгаа координат маань хасхныг байхад 4 байх нэ. За тэгэхээр энэ хасхныг энэ 4. За дараа нь болохоор яг энэ үед хасах 3-аас 0 тасардах хамгийн бага утга хамгийн их утга болгоно. Хасах 3-аас тэг тасарч. Тэгэхээр одоо эн чинь хасах 3-аас тэг тасардаг шүү дээ. Манай экстрем зүг оройн цэг маань энэ дунд байна уу? Байна. Урбал манай параболын тодорхой нэг хэсэг гэсэн үг. Тэгэхээр үзүүрийн 2 цэг маань хамгийн их бага утга болох магадaltaй учраас би хасах 3 0-2-оос орлуул шалганаа. Хаана орлуулах юм гэсэн чинь эндээ орлуулна. За хасах 3-ыг давхарч хасах 3-ын квадрат 9 хасах 6 нэмэх нь 5. 14-өөс 6-аас хар 8. 0-ыг орлуулсан чинь 5 гарч. За нөгөө оройн цэг маань 4 байна. За энэ тэгэхээр чинь урбал оройн цэгийг хасхныгийг орлуулахад 4 байна. Тэгэхээр энэ хамгийн их утга нь бол 8 юм байна. Хамгийн бага утга нь болохоор 4 юм байна. За ингээд 4 8 2-оор бөглөчнө. Энэ 4 8 байна шүү дээ. За дараа нь дахиад энэ функцийн график маань ямар үед x тэнхлэхдээ ийм зэгт шүргэлцэх вэ гэж. За тэгэхээр нөгөө манай график маань дахиад хэрэг болох нэ. За өөрөөр хэлбэл манай энэ график нь 3 удаа хэрэг болох юм байна шүү дээ. За тэгэхээр энэ чи ямар үед x тэнхлэхдээ шүргэлцэх вэ гэж хоёрдугаар хань. За энэ график өгч. За энэ маань ямар үед x тэнхлэхдээ огтлцох вэ? Шүргэлцэх вэ? Тэгэхээр одоо ингэ шүргэлцэх юм болохгүй шүү дээ. Шүргэлцнэ гэдэг чинь яасан гэсэн манайх энэ графикийн тэгтэн зүгтх маань тэгтэн тэгэхээр ганцхан цэгээр огтлцсон буюу квадрат гэдэг нь дискриминант тэнцвэртэй гэсэн үг. За одоо дискриминант нь бол тэгэхээр дискриминант нь болохоор b квадратаас хан 4ac буюу b маань хасах 2a-гийн 2k-гийн квадратаас хан 4-ийг чинь a гэдэг нэг c гэдэг маань k квадратаас хан k нэмэх нь 3 тэгтээ тэнцвэр. Тэгэхээр эндээс 4k квадрат хасах нь 4k квадрат нэмэх нь 4k хасах нь 12 тэнцвэрдэг. Энээр хураагдаад эндээс манай k нь 3 үед хамгийн 3 үед яг шүргэлцэх юм байна. За k нь 3 үед тэгэхээр ч одоо яг ямар зэг шүргэлцэх юм бэ гэсэн. Тэгэхээр манайх оройн цэгээ олно гэсэн үг шүү дээ. Буюу орлуулч x квадрат. За одоо 3-ыг орлуулж шүү. 2 3-ыг 6 гэсэн. За 3-ыг орлуулахаар чинь 9-өөс 3-аас чинь 6 дээр 3-ыг нэмэхээр чинь 9. Тэгэхээр энэ болж байна. Тэгэхээр манай энэ чинь x-с 3-ын квадрат бол тэгэхээр манай огтлцох цэг маань юу вэ гэхээр буюу оройн цэг нь 3 байхад тэгснэх дараатай гэсэн шүү дээ. Өөрөөр манай парабол маань x тэнхтгийн 3 цэг байрсан ийм парабол юм биш. Тэр огтлох цэг нь 3 байхад тэг гэсэн үг. За дараа нь тэгсэн чинь 3 дугаарт нь. За одоо энийг эндэтийн зайд ич. Энэ функцийн графикийг x тэнхлийн дагуу 3 нэгжээр зүүн тийшээ y тэнхлийн дагуу g нэгжээр зөрөхөд энэ гарсан. Өөрөлдвөл энэ графикийг зөөсний дараа энэ гарч ийнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай энэ графикийг x тэнхлийн дагуу зүүн тийшээ. За баруун гол ишээ шүү дээ. Зүүн тийшээ гэхээр энэ хасах толгойн зөөчж. Тэгэхээр бол зүүн тийшээ буюу хасах 3 нэгжээр зөөчж y тэнхлийн дагуу g нэгжээр зөөсөн чинь
манайх y тэнцүү x квадрат засах нь 4x нэмэх нь 3 гарсан юм байна. Тэгвэл одоо буцаагаад зөөгөөд энийг гаргаж байгаа. Одоо буцаагаад эсрэгээр зөөнө гэсэн үг шүү. Одоо тэгвэл бүгд энийг яах юм бэ гэсэн чинь OX тэнхлийн дагуу хасах 3-1 зөөсөн юм бол буцаагаад OX тэнхлийн дагуу энэ 3-1 зөөгөөд O2 тэнхлийн дагуу G1 энийг G1 зөөсөн чинь хасан ч одоо буцаагаад зөөнө гэхээр нэмэх G биш хасах G1 зөөсөн чинь манай анхны график гарсан. Энэ график гарсан. Эндээсээ анхны гарсан. За одоо энийг зөөнө. За ямар нэгэн графикийг OX тэнхлийн дагуу 3-1 зөөжээг бол функц нь яаж өөрчлөх юм гэсэн энд байгаа x тос бүрээс нь 3-аа хасч x тэнхлийн дагуу 3-1 зөөжээ. O2 тэнхлийн дагуу хасах G1 зөөжөөд энд байгаа y тос бүрээс нь тэр хасах G-гээ хасаад. За ингийн эмгэгтэн бол манай анхных гарсан гэсэн үг. За одоо бүгд эмгэгтэнэ. X-ийн квадрат 7/5-оор хасах нь 6x нэмэх нь 9. Хасах нь 4x нэмэх нь 12 нэмэх нь 3. Тэгээд эн чинь хасах нь нэмэгчээ. Хоошоо гарангуудаа хасах нь G болох юм. За нэг эмгэгтгэж. Тэгэхээр эн чинь x-ийн квадрат. Энэ нэрийг эмгэгтгэж чинь хасах нь 10x. Сул тоонуудыг харахаар стер 12 нэмэхээр 21. 21 дээр 3 нэмэхээр 24. Хасах нь G болчих. За тэгсэн чинь энэ ч манай анхных шин. Өөрөөр хэлбэл нөгөө энэ маань манай нөгөө анхны энэ график гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд юу гэсэн үг хэрэг энэ хоёр маань тэнцүү байна гэхээр энэ x-ийн коэффициент энэ хасгаар юм байна. Сул тоон энэ юм байна. Өөрөөр хэлбэл хасах 2k маань хасах 10 харин k квадрат хасах нь k биш үү? Нэмэх нь 3 маань энэ сул тоо 24-өөс нь g-тэй тэнцвэрсэн шүү дээ. Тэр ийм байх k бол k маань 5 юм байна. За k-г орлож k-гийн квадратчс хасах нь 5 нэмэх нь 3. Гэсэн чинь энэ маань 24-өөс нь g болжээ. За тэгэхээр эндээс харахаар хасах g ийшээ нэмэх g болоод 9-өөс 5-аас 4 4 дээр 3 ихээр 7. Тэгэхээр 24-өөс хасах нь 7. Тэгэхээр g маань 17-тэй тэнцүү. Бараг 2.5-аас нь сэрнэ байх k болов гэсэн юм шүү дээ. За k нь болохоор юу гарсан? G нь болохоор энэ шүү дээ. Нэр энэ G1 гэж ирэхээр энэ арай биш гарчлаа. Нэг газар алдчихъя. За шалганаа бүгд. Энэ нэрийг нэмэхээр 21 3 нэмэхээр 24-өөс хасах нь G гэсэн үг. Тэгээд хуургасан чинь манай анхны гарнаг чинь хас 2k нь хасах 10. Тэгэхээр манай k нь бол 5 гэнэ гэсэн үг. 5 гэснээр би энэ 3-ыг тавьсан биш. Тэгэхээр одоо энэ 5-ын квадрат маань 25. Хасах нь 5 нэмэх нь 3. Тэгэхээр эндээс энэ маань G маань 3 гарсан байжээ. За 25-аас 20-ыг 5-ыг хасаж 20 23 тэнцүү 24-өөс нь G. Тэгэхээр G болохоор 24-өөс 23-ээс 1. G1 k нь 5 байсан байна гэсэн үг. За дараа нь 96. За бүх ирэмгийнх нь уртуудын нийлбэр нь 36 байдаг. Тэгшинс параллелепипед гэж. За тэгэхээр бид нарт тэгшинс параллелепипедийн бүх ирэмгүүдийнх нь нийлбэр гэхээр манайх 12 ирэмгтэй шүү дээ. Тэгээ 36 бөгөөд өргөн уртаасаа 2 дахь өргөнөөсөө 2 дахь их параллелепипедийн эсвүүний хамгийн их төлөв. За өргөн урт өндрийн нийлбэр нь хэдий гэсэн чинь надаа 3 хэмжээс байгаа. За тэрийг энэ доотлоор тэмдэглэж өргөнийг x гээ гэж. За өргөнийг нь x гээ. За урт нь болохоор өргөнөөсөө 2 дахь ихээр 2-ыг сүлжин. За өндрийг нь болохоор a шиг тэмдэглэж. За бүх ирмэгүүдийн нийлбэр гэхээр надад жишээл энэ a шиг ирмэг чинь 1 2 3 цаана нэг баг 4 те ирмэг тус бүр 4 байгаа. Одоо энэ x ирмэг маань хэд энд нэг байна. Энэ цаана дээдлийн 2 гээд 4 байна. Тэгэхээр x ирмэг a ирмэг 2x ирмэг тус бүр надаа 4 шиг байгаа. Ирмэгүүдийн нийлбэр 36. Тэгэхээр надаа урт өргөн өндрийн нийлбэр буюу энэ 3-ын нийлбэр маань 36-г 4 дахаар 9. Тэгэхээр нийлбэр нь 9 юм байна. За тэгээ одоо эзлэгүүнээ x илэрхийлэх гинэ.
Тэгэхээр би эзлэгүүнийг ялдах гэсэн юм параллелипипедийн эзлэгүүнийг болохдоо бүгдээр яах юм гэсэн чинь юм ер нь призм төрсөн эзлэгүүнийг болохдоо суурийн талтай болоод тэгээ өндөр хөгжүүлж байна. Суурийн талбай суурьтай хідэн нэгж талтай квадрат хэд байгааг болоод тэгээ өндөр буюу давхраар нь үржүүлэхээр эзлэгүүн гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр суурийн талбайг өндөр хөгжүүлнэ. Суурийн талбай маань x-ийн хүч нь 2x тэгээ өндөр хөгжүүлж байна. Тэгэхээр эндээс 2x квадратын хүч нь ааш юм байна. За хариуг нэг сэрж хэлсэн маш бүгд эндээс ааш болж. Тэгэхээр энэ нийлбэр 3x юм чинь 9-өөс хасган 3x. За дааш орлол. Эндээс 2x квадратын хүч нь аашийнхаа оронд 9-өөс 3x тавина. За хаалтаа задлаад үржүүлчихээр 18x квадратаас хасган 6x-ийн куб. За тэгэхээр би нөхөх юм нь энэ маань 18, энэ маань d-ийн 6 гэж болж байгаа юм шиг. За одоо хамгийн их эзлэгүүний хэмжээг болохоор хамгийн их гэхээс экстрем зэрэг бол уламжлал авсан чинь үржүүлээд 36x-ээс хасган 18x-ийн квадрат. За тэгтээ тэмцэлтэй экстрем зэрэг маань 18x-ийг хаалтнаас гаргахаар эхнийхээс 2 дахьоос нь x гарч байна. За тэгтээ тэнцвэс чинь энд маань 18x тэнцвүүдийг x тэнцүү 2. Тэгэхээр x нь 0 бол байж боломжгүй дээ. Ягдвал 0 гэж бүгдээр энэ ирэмгийт уртыг тэнцсэн чи 2 нь бол биш. 0 нь бол биш. За яад манай 2 маань хамгийн их утга авах гэдэг юм бэ гэхээр за уламжлал авсан чинь манай x-үүдийн бол хасахтай юм чи доош харсан парабол. Тэгэхээр одоо бүгдээр энд доош харсан параболаа гэхээр ингэж зорчих гэсэн. Тэгэхээр энэ хоёртой хасах утга нь энэ нэмэх. За тэгэхээр бүгдээр энэ чинь геометрийн бодлогомж 0-ээс хөдөл сонирхож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг сонирхохоор нэг ийм график. Тэгэхээр манайх эндээс яалтчгүй одоо энэ хоёр хүртэл манайх яаж ан гэсэн чинь уламж нь нэмэх юм чи өсөөд тэгээд хасгамж нь буурч байгаа. Тэгэхээр яалтчгүй хамгийн утга x тэнцүү 2 үед авах юм байна. Тэгээд яг хамгийн их утга олсон байсан байна те. Тэгэхээр эзлэгүүний хамгийн их утгыг бүгдээр яаж олох юм гэсэн чинь эндээ оруулчихнаа. 18-ыг үрчгийн 2-ын квадрат хасган 6-г үрчгийн 2-ын куб. За эндээс 18-ыг үрчгийн 4 хасган 6-г үрчгийн 8. 18-ыг 4 үрчил чинь 72 хасган 48. Тэгэхээр эндээс бүгдээрээ 72-оос 48-ыг хасгаар 24 байна. Тэгэхээр манай хамгийн их эзлэгүү маань 24-тэй тэнцүү буюу энд нөхөх 2 оронтой тоо маань 24 байжээ. За одоо 3 4 бодлуулсан уу. За гурвалжин пирамидын суурийн талууд нь 5 12 13. За тэнгуүлийн нэг өөрмөц тоонууд шүү. 5 12 13-с энэ бол Пифагорын гурвал байна. Тэгшинцэд гурвалжин гэдгийг би яаж харсан бэ гэхээр баг хоёр талын квадратыг нэмсэн чинь яг их талынхаа квадратад тэнцүү байна. 25 дээр 144 нэмээд яг 169. Тэгэхээр манай энэ маань тэгшинцэдтэй гурвалжин байна. За аль нэг өнцөг дээр за энэ өнцөг дээр тэгшиг авч. За тэгэхээр манайх суурийн гурвалжин маань тэгшүүлж таалаа. За пирамидын хажуу тас бүр суурьтай 60 градус ингээ өнцөг үсгэж байна. Хажуу тас бүр хан бүр суурьтай 60 градус үсгэж байгаа. За тэгвэл эхлээд гурвалжны суурийн тал болж байна. Суур маань тэгшинцтэй гурвалж учраас 2 катыг үржүүлээд 2 тоона. Гурвал манай катын урт нь 5, нөгөө катын урт нь 12, тэгээ 2 тооч. Тэгэхээр манай суурийн тал бол 30 байна. За нэгдүгээр нь хоёрдугаарт нь энэ гурвалжинд суурийн гурвалжинд багсан тойрог радиус. Манайх чи ингээд нөгөө юм тэгшинцтэй гурвалж байгаа шүү. X дээрээс нь харуул. Тэгээ энэ гурвалжинд багсан тойргийн радиусыг олно гэж. За тойргийн төгөөс ингээд талууд хүртэлх шүрэлтийн зэгтэй холбоор перпендикуляр. За багцсан тойргийн радиусыг бид хоёр янзаар олж болно. Нэгдүгээр гурвалжин талбай бол хагас периметрийг жижигээр үржүүлнэ гэж олж болно. Эсвэл энэ бол нөгөө жоохон онцгой зөвхөн тэгшинц гурвалжин дээр биелнэ. 2 катын нэмээд кифтнуудыг хасаад 2 туахад манай багцсан тойргийн радиус гарна. Тойрогт нэг цэгс татсан шүүгч тэнцвүүдийг ашиглаад энэ чанарал амархан гараад ирнэ. Тэгэхээр манай нэг кат нь 5, нөгөө кат нь 12, кифтнууд маань 13.
Тэгээ 2 тооч. 17-оос 13-оос 4 2 тоогаад энэ пи бишээ ээр шүү. Багцсан тойргийг айжсэн. Ингээд 2-той тэнцүү. Ингээд би багцсан тойргийг айцаалчлаа. За одоо пирамидын бүтэн гадаргуур талбай болсон. Бүх ханы талбай. За юутайч би суурин талбай мэдсэн. За пирамидын хажуу гадаргуур талбайг яаж одоо ийм гурвалжин 3 шиг баг шүү. За энэ наатал нэг байгаа, цаатал нэг байгаа. За жишээл энэ гурвалжинг ингээ авахад надаа энд яасан бэ гэхээр багцсан тойргийн рацийг бээр нь яах гэж алсан юм бэ гэхээр гуушны тэгшинцийн оройгоос ингээ өндөр болголаа. За өндөр болголаа. За тэгэхээр эндээс би энэ юу дахиад нэг тайлбарлах хэрэгтэй байна. За одоо би ингээд сайн 2 гурвалж авсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр өнцгөн тэнцүү. Тэгээ хоёулаа 90 градус. За тэгэхээр жишээлбэл бүгдээрээ энэ SOD-ийн гурвалжин дахиад энэ SOX-ийн хоёр гурвалжин маань тэнцүү гурвалжин байна. Яагаад тэнцүү гурвалжин бэ гэсэн чинь за би энд тусгаалan зураг болж жоохон давхарлаг зурагтаад сонир харагддаг шүү. За энэ доор нь ингээд тайлбарлаж. Ерөөсөө ингээд пирамид дээр бүгдээрээ пирамидын оройгоос за иш ингээ өндөр болгож. Тэгэхээр хажуу талсын энэ оройгоос энэ сүрлэн өндөр болголаа. За энийг ишээ холболоо. Энийг 3 перпендикуляр энэ нас 90 градус. Иш сэрхтлийнхаа өндрийг болголаа. За ишигээ өндөр болголаа. Энийг 90 градус борьогцсон. За тэгээ бүгдээр манай бодгон дээр чи энэ 60 градус 60 градус гэх үз. За тэгэхээр би энэ хоёр гурвалжныг тусад нь энэ гурвалжин тэгээ энэ гурвалжаар харахаар энэ хоёр гурвалж тэнцүү. Яа тэгвэл ерөнхий каттай тэгээд өнцгүүд нь тэнцүү. Тэгэхээр гурвалжны тэнцүү шинжээр энэ хоёр нь 30 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнцөг тал өнцөг нь нөгөө гурвалжны өнцөг тал одоо энэ өнцөг нь адилхан шүү дээ. Тэнцүү учраас энэ хоёр гурвалж нь тэнцүү. Өнцөг тал өнцөг нь нөгөө гурвалжны өнцөг 90 градусын талтай тэнцүү учраас энэ хоёр тэнцүү. Тэнцүү юм бол одоо энэ цэхэр ногоон өнгөтэй 30 градус эсрэг байгаа энэ хоёр маань тэнцүү. Яг энэ шиг нөгөө талдаа бас яг адилхан. Тэгэхээр пирамидын хажуу талсууд нь суурьтай адилхан өнцөг үүсгэжээгүүл энэ проекцууд нь тэнцүү биш хажуу талсын апофемуудыг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр багцсан тойргийн төв болж таа. Яа тэгвэл гурвалжны ингээд дээрээс нь ингээд харсан чинь энэ тал хүртэлцээ, энэ тал хүртэлцээ, энэ тал хүртэлцээ тэнцүү нэ гэдэг нь бол багцсан тойргийн төв. Тэгэхээр хажуу талсууд нь суурьтай ижлэгэн өнцөг үүсгэжээгүүл дандаа өндөр нь багцсан тойргийн төв дээр бохно шүү. Тэгэхээр энэ маань одоо жижиг рац гэсэн үг. За тэгэхээр одоо би явах хэрэг энэ ээлийг оллоо. Энэ ээлийг би апофем хажуу талсын оройд бус өндрийг апофем гэдэг. Энэ апофемд нь гуруулаг адилхан гад. За одоо би энэ цэнхэр гурвалж. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ цэнхэр гурвалжин дээр юугаа олно? Ээлийг олъё гэвэл надаа насан кат мэдэгдэж байна. Тэгээд гипноз олмоор байгаа юм чинь 60 градусын косинус гэдэг бол насан катед радиусыг гипноз ээлд бассан. Энэ бол хажуу талсын апофем гэдэг шүү дээ. Косинус 60 бол 2-1. Тэгээд эрийг бүгдээрээ дээр олцсон шүү нэрээ хэрэгж орлоо 2 гэж болсон. Тэгээ хуваах нь эл. Тэгэхээр эндээс солбод өржүүлчүүд ижид өргөвчл манай эл нь 4 буюу байгуулагч нь 4 гэсэн үг. За тэгэхээр манай энэ маанч 4, энэ маанч 4, цаатлын маанч 4. Одоо би хажуу гадруугийн талбай болох гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо эндээс хажуу гадруугийн талбайг бол надад 3 шиг гурвалжин байгаа. S1, S1, S2, S3 гэж хажуу талсан 3 гурвалжин. За одоо жишээлбэл энэ тал нь нөгөө 5 уртайг бол 5-ыг тийшээ бус өндөр ээлээр өргөжлөд 2 туваа. Дараа нь яасан гэж манай энэ тал нь 12 гэж бол 12-ыг тийшээ бус өндөр ээлээр өргөжлөд 2 туваа. 13-ыг тийшээ бусан ээлээр өргөжлөл 2 туваа. За тэгэхээр 5 гэсэн суурийг тийшээ бусан ээлээр өргөжлөөд 2 туваа. Ээл нь хажуу талсын апофем. 12-ыг тийшээ бусан ээлээр өргөжлөөд 2 туваа. Eel би өндөр нэлээд байгаа шүү дээ. 13-ыг өндөр нь өргөжлөөд 2 туваа. За тэгэхээр эндээс бүгдээр 2-1 гэснээр
5 дээр 12 нэмэхээр 17, 17 дээр 13-аар 30 эл. Тэгэхээр 15-ийн 30 эл юм байна хажуугаар руу. Элийг бүгдээрээ энэ сая хэд гэж оллоо байгуулагчаа 4 гэж олсон. Тэгэхээр манай хажуугаар хөндлөлтөй 60 юм биш. Тэгээд нөгөө бүгдээр чинь бутан гад руу болох гэж явчихсан шин. Тэгэхээр нөгөө суурь төгшин сухуушны хандлагаа дээр хажуугаар руугаа нэмээд өгчнө. Гэсэн би нөгөө суурийн талбайгаа хэд гэж оллоо 30 гэж олсон тий. Суурийн талбайч 30 байж сая хажуугаар руу 60 гарсан. Тэгэхээр ингэхээр манай бүтэн гадар руу маань эртээ тэнцвэсэн. Тэгэхээр пирамидын бүтэн гадар руу талбай нь дараа нь бүгд нэг чи эсэлхүүнийг пирамидын эсэлхүүнийг олно чинь суурь хатаа мэдсэн. Тийшээ буусан өндрөө үржлээд 3 тав. Өндрөө хаанаас болох юм гэж бүгд энэ ногоон гурвалжин дээр энэ өндөр цэнхэр гурвалжин дээр гэж ойлгосон ч болно. За одоо энэ цэнхэр дээр бипкор гэсэн ч болно. Эсвэл нөгөө өнцгийн харьцаа бичсэн ч болно. Аль чаддгаараа л хий. За тэгэхээр арай олон тохиолдолд муу болцсон ба шүү те. Өөрөлд манай энд байгаа энэ би ингэж сурч. Энэ ээл энийг эргээд олцсон баг. Тэр энийг 60 градусгаа даа шиг болмоор байгаа. Энэ 30 градус тий. За ээр нь болохоор 2 гээд олцсон. Ээлийг бүдэр 30 градус катемч 4гээд олж чадна. Тэндээс ааш маань юу гэсэн гипноз ээлийн квадратаас катет ээлийн квадрат гэсэн. Ээл маань 4 12. Тэгэхээр 16-аас 4-ийг хасгаад 12. Болоод манай ааш маань язгуудар 12 маань 4-ийг үрчгэн 3. Тэгэхээр чинь 4-өөс чи язгуур 2 гарлаа. Язгуудар. За одоо эзлэхүүн олох бол юм ба ш та. Суурийн талбайг өндрөөжтэй пирамид юм чинь 3 тоо. Суурийн талбайгаа бүгдээрээ 30 гэж болцсон ш. Тэгээд өндрөө 2 язгуудар 3 гэж болцсон ш. Тэгээд 3-1. Тэгэхээр эндээс энэ устдаад 10 2-оор үржлээд 20 язгуудар 3. Тэгэхээр манай пирамид эсэлхүүн маань энэ 20 язгуудар 3 гэж болгоно шүү. За 98 бодлого. За тойрог багтсан А, Б, С 4 өнцгтийг А, Б нь 3, Б, С 8, тэгээд надад С-ийн 5, тэгээд энэ өнцг нь 60 градус. Тэгэхээр эндээс тойрог багтсан 4 өнцгтийн эсрэг өнцгүүд нь 180 авах хэрэгтэй. Тэгэхээр энэ 60 бол энэ маань 120 градус болж байна. За тэгэхээр бүгдээрээ эхлээд АЦ талын уртыг болно гинэ. Косинус нь 60 ашиглаад АЦ-г бол. Тэгэхээр АЦ маань энэ байна. За аль гурвалжин дээр косинус нь 60 бичихвэ гэхээр энэ гурвалжин дээр. Тэгэхээр эндээс би косинус нь 60 бичихтэй. За косинус 60 санаа гэвэл бүгдээрээ чинийг сануулчих. Тэгэхээр А, Б, С гурвалжны за С-ийн эсрэг өнцг нь гамма гэж бодвол С талын квадрат маань хажуу тал А-гийн квадратаар нөгөө хажуу тал Б-гийн квадрат нэмээд хасах нь 2-ыг үрчгэн А, үрчгэн Б, тэгээ хооронд өнцгийнх нь косинус. Энэ өнцгийнхэн эсрэг талын косинус шүү. За тэгвэл эндээс АЦ квадрат маань хажуу тал 3-ын квадрат дээр нөгөө хажуу тал 8-ийн квадрат нэмлээ хасах нь 2-ыг үрчгэн саяны 2 хажуу талаа үржүүлээд тэгээ хооронд өнцгийнх нь косинус 60. Тэгэхээр энэ маань 9-ээр нэмэх нь 8-ийн квадрат 64 хасах нь 24-ийг 2 үржүүлж 48 косинус 60 2-1. Тэгэхээр 73-аас хасах нь энэ хоёрыг хураахаар чинь 24. За тэгэхээр 73-аас бүгдээрээ 24 бассан чинь 49 гарч байна. Тэгэхээр манай АЦ маань АЦ квадрат нь 49 юм чинь АЦ бүгдээр 7 гэд болчихно. Энэ бол 7. Дараа нь синусийн 60 тойргийн раци болно. За тэгэхээр синусийн 60 бүгдээр яаж болох юм гэсэн чинь энийг мэдсэн. Энэ 60 градус мэдж байгаа. Тэгэхээр синусийн 60 бол гурвалжны нэг талыг түүний эсрэг орж байгаа өнцгийнхэн синус харьцуулсан харьцаа нь за энэ косинусын 60 шиг энэ синусийн 60-аас санаалч тий. А талын эсрэг шиг альфа, Б талын эсрэг шиг бета, С талын эсрэг шиг гаммагүй синусийн 60 бол гурвалжны нэг талыг түүний эсрэг өнцгийнхэн синус харьцуулсан харьцаа С талыг түүний эсрэг орж байгаа өнцгийнхэн синус Б талыг түүний эсрэг орж байгаа өнцгийнхэн синус харьцуулсан харьцаа тэнцүү бөгөөд энэ гурвалжны таасан тойргийн диаметр тэнцвэдэг.
Тэгэхээр би одоо энэ ногоон гурвалжин дээр синус 60 бичвэл АЦ талыг түүний эсрэг орчиж байгаа өнцгийнх нь синус буюу синус 60 градус тугаас нь манай багтаас нь тойргийн диаметр. За цэгийн 7 гэдээ болчихсон шүү дээ. Синус 62-ны язууд 3 тэнцүү 2. Тэгэхээр эндээс эрийг болохоор яг үгш 2 нь дээшээ гараад энэ хоёртаа хураагдчихаар манайх 7-г байх нь язууд 3 байна. За хариугаа ингэж харсан чинь энд иррацнал чиглүүлсэн байгаа учраас бүгдээрээ язууд 3-аар хүртэр хуваар 2-ыг өрчүүлээд өгнө. Язууд 3-аар ингэ өрчүүлж. Тэгэхээр 7 язууд 3-ыг бах нь язууд 3-ыг язууд 3-аар шир 3. Тэгэхээр 3-ны 7 язууд 3 гэд энийгээ 7-г бүгэлж юм. За цааш гавь. Дараа нь яасан гэсэн чинь ADC гурвалжны AD талын уртыг косинус 60 бичиж 7 гэж. За AD-г ихсэж AC бүдэд 7 гэдээ болсон шүү дээ. За энэ косинус 60 яаж ч гэсэн чинь өнцөг 120 градус гэж мэдэж байгаа юм чинь энэ өнцгийнхөө эсрэг талын хувьд бичнэ. За энэ жоохон хооцч доор нь би дахиад гурвалжнаа тусдан зурнаа. А С энэ өнцөг 120 градус бүгд энийг косинус 60 бичиж өмнө 7 гэдээ болцсон. Энэ 5 одоо энийг олгож байгаа. За энэ дахиад косинус 60 бичиж. Косинус 60-ыг яг энэ өнцгийн эсрэг талд бичдэг гэсэн тийм. Тэгэхээр эсрэг тал энэ 7-гийн квадрат маань хажуу тал x-ийн квадрат дээр нөгөө хажуу тал 5-ийн квадратыг нэмээд хасах нь 2-ыг өчнө x нөгөө хажуу тал нь 5. Тэгээ хооронд өнцгийнх нь косинус. Тэгэхээр эндээс 49 тэнцүү x-ийн квадратыг нэмэх нь 5-ийн квадрат 25 хасах нь 2 5 10-ыг өчнө x косинус 120 болохоор хасах 2-ны 1. За хасах гэж тахгүй л энэ хамгийн харагдахгүй шүү. За тэгэхээр 49 тэнцүү x квадратыг нэмэх нь 25 хасахын нэмэх гээд 5x болж байна. Эндээс x квадрат нэмэх нь 5x 49-ийг хасахаар 25-аас 49 хасахаар хасах 24. За квадрат гэхлээр би бас витийн теорем багшлаад болчихъя. 24-хээр нэг шийд нь хасах 8 нөгөө шийд нь 3 юм байна. Одоо үржүүлэнгүүт хасах 24 болчихоз энэ хоёрыг нэмэнгүүт хасах 8-ыг эсрэгээр авцгаа. За 30-ны таламж юм дээр тгээс хэмжээ хасах нь авахгүй. Тэгэхээр манайх x нь 3 буюу энэ AB-ийн дээрээ бичих юм шүү дээ. AD тал маань 3-тай тэнцүү. За одоо юу болох юм гэж чинь надаа ABCD буюу энэний талбайг олгож шүү дээ. Тэгэхээр 2 гушныхын талбайг нэмээрэй гэж. Тэгэхээр энэ гушны талбай дээр доотлын гушны талбайг нэмж өгнө. За тэгэхээр энэ гушныхаа яг бас энэ талд нь ингэж байгаа тайлбарлахгүй бас жоохон болчлоо тий. Энийг 7 гэдээ болцсон бүгдээрээ. Энийг 60 гэж мэдж байгаа. Энийг 120 гэд мэдсэн. Сая энийг x-ийн 3 гэд болцсон. За нөгөө ажидлын хэлээ 3 8 5. Энэ 3, энэ 8, энэ 5. За оройн хааналаа A B C D. За одоо бүгдээр энэ дөрвөнсөнд талбайг олоо гэсэн. Тэгэхээр 2 гушин талбайг олоод нэмэн тий. За тэгэхээр эндээс би A B C D дөрвөнсөнд талбайг олоо гэвэл A B C гушин талбай дээр энэ A C D гушин талбайг нэмээд өгч байна. За гушин талбай болтол бүгдээр яаж болох вэ гэж чинь гурвалжны хоёр талыг нь хооронд орчин үнцэн синусээр үржүүлээд хоёрт баачна. Тэгвэл A B хажуу талыг B C хажуу талаар үржүүлээд хооронд орчин үнцэн синусээр үржүүлээд хоёрт баачаа. За нөгөөх нь адилхан тий. Гэхдээ би үсгээр нь орчуулж A-ыг C талаар үржүүлээд хооронд онцгой синусээр үржүүлээд хоёрт баачаа. За арай шишгчудаа. За одоо тоогоор нь орчуулж 3-ыг 8 үржүүлээд хооронд онцгой синус 60 бол 2-ны язууд 3-ыг авдаг. Тэгээд өчнө 2. А-ийн 3, С-ийн 5, синус 120 болохоор 2-ны язууд 3, тэгээ 2 таана. Тэгэхээр энэ маань 4-ний 24 язууд 3 дээр нөгөөх маань 4-ний 3, 5-ын 15 язууд 3. Тэгэхээр энэ маань 6 энэ бүглэх юм байсан. Нэмэх нь 4-ний 15 язууд 3. Тэгээ нэмэнгүүт ишиг 4 өрөхөөр 24 дээр 15-ыг нэмэхээр 4-ний 39 язууд 3.
Тэгэхээр энд бүгэлж байгаа энэ маань 6 язгуудар 3, энэ нь 39 ажээ. За 99 нь болохоор энэ функцийг уламжлалаар шинжилье гэж. За нэгдүгээр энэ функцийн уламжлалыг авсан байна. За энийг уламжлалыг энэ зэнд авчи. Уламжлал за арай багтахгүй манай дээдлэлт нь авчи. За уламжлал авахаар 3-ны нүшин x куб маань 3 уушаага зэрэгээс нэгсээд хасах нь 2-ны 5 хүчин x квадратаас уламжлахаар 2x нэмэх нь 4x уламжлал 4. За тэгэхээр хурааглалаа x-ийн квадрат энэ нэрийг хураалаа 5x нэмэх нь 4. Тэгэхээр манай энэ бүглэх нь 5 bijээ. За тэгээс сэжигтэй цэгийг болохоор энийг тэгтээ тэнцвүүлээд болохоор нэг шид маань 1 гарах юм байна. Хоёрдугаар шид маань 4 гарах юм байна. За энийг ингээ бүглэхдээ сайн анзаарна. Би ингээл 1 4-гээ тавьж болно. Эсвэл магадгүй 4-1-ээс тавьж болно. Аль нь юм бэ гэхээр энэ зааж байна. C нь ихэн шүү гэж. Тэгэхээр C нь ихэн шүү гэхээр C нь 4 шүү гэсэн үг. Тэгэхээр энэ нь 4, энэ нь 1. За солио тавьчвал ингээд 2 нь алдах нь шүү дээ. За дээрх сэжигтэй цэгүүдээс экстремийн утгуудыг ол гэхээр y-ийг нь ол гэсэн үг. За одоо би эндээс яасан гэсэн чинь манай хоёр сэжигтэй цэг маань 1 4 1 4 гарсан шүү дээ. Утгуудыг ол гэхээр би энийг анхныхаа функцид орлуулнаа. За тэрийг орлуулаа жоохон жижигсэж байгаа. За x-ийн 1-ийг тавилаа. Хасах нь 2-ны 5-ыг үржих нь 1, нэмэх нь 4-ийг үржих нь 1, нэмэх нь 6-ны 7. За нэг хэл болж. За 4-ийн доотлын цанд болно. За тэгэхээр энэ маань 3-ны 1. Хасах нь 5-ыг баг нь 2, нэмэх нь 4, нэмэх нь 6-ны 7. За ямар ч гэсэн энэ 3-ыг ижил байртай болох чи энэ болохоор 2-оор өгөөд энэ 3-оор өгөөд нөгөө 6 маань ижиг 4-оор нь тавьчих. Тэгэхээр 6-ны 2-оос хасах нь 15, тэгээд 7-оор нэмчих. Тэгэхээр эндээс 4-дээр нэмэх нь 6-ны 9, 9-өөс хасах нь 15, тэгэхээр хасах 6. Тэгэхээр ийм гоё бүхэлд гарч байгаа гэж юу? 4-өөс 1-ээс хаар 3 юм биш. За энэ 3 гарч. За нөгөөх нь болохоор би шууд өгсөн байна. Хасах 1.5 юм байна. Тэгэхээр 4-ийг орлуулахаар шууд хасах 1.5 гэдэг энэ бүгд тооцоолохгүй энэ бэлэн ашиглажээ. За тэгээд энэ функцийн буурах цэсрэг болгож байна. За тийм ингээд граф нөгсөн болохоор бүгд энд буурах цэсрэг хаанагааг харж чадна тий. Энэ бол өсөж байна. Тэгээд энэ цэгээс цаашаа өсөж байна. Манай хаана буурч байна гэхээр энд буурч байна. Тэгэхээр би одоо график хараад шууд ашиглаж байна шүү дээ. Өөрөлд манайх сэжигтэй цэг маань нэг цэг нь болохоор 1 гарсан, нөгөө цэг маань 4 гарсан. Тэгэхээр эндээс би буурах цэсрэг хаана гэж чинь 1-ээс 4 хүртгээ шууд тавьчихлаа гэсэн үг. Тэгэхээр энд 1-ээс энэ маань 4 гэсэн үг. Тэгэхээр буурах цэсрэг маань 1-ээс 4. Ер нь буурах цэсрийг яаж олдог вэ гэхээр уламжлал аваад тэгээс уламжлалынхаа тэгээс багсаар дээр. Тэгэхээр тэр уламжлал аваад энэ цэсрийг тэгээс багж удаж байгаа гэсэн үг тийм. Тэгтээ зэрэг маань бүгд 1 4 2 гаргацсан. Энэ маань дээш арсан парабол, энэ хоёртой нэмэх, энд хасах. Тэгэхээр тэгээс баг буюу уламжлал нь тэгээс багууд тэгэхээр буурах цэсрэхээр эндээс ингээд болсон ч харагдаж байна. Бэлгэн зураг нөхцөн ч бүгд шууд ашиглаж болно. За дараа нь тэгсэн чи хараа манай энэ график нөгөө график маш тэ 3-ны 1 x куб энийг тэнцүү ката тэнцүүс энэ тэгштэл ялгаатай 3 шидтэй. Тэгэхээр энэ тэгштлийг графикаар бодно гэдэг бүгдээр энэ графика байгуулсан. Нөгөөх нь y тэнцүү k. Тэгэхээр одоо энийг харъя та. Y тэнцүү k гэх шулуу маань энэ параллел ийм шулуу. За тэгэхээр эндээс яаж ийнэ гэхээр манай y тэнцүү k маань нэг ийм шулуу. Тэгэхээр ингээд тогтвол 3 цэгэр хөтөлж байна. За ингээд зурчууд энэ 1 цэгэр хөтөлж байна. Яг энэ дээд цэгэр ингээд y-ийн дээд цэгэр шүргүүл манай 2 цэгэр тий. Тэгэхээр манай асуулт нь болохоор юу гэсэн бэ гэсэн чинь k-гийн ямар утганд энэ тэгштэл ялгаатай 3 бод шидтэй байх вэ гэж. Тэгэхээр ялгаатай 3 шидтэй хахын тулд энийг хасны гарант дээр тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр хасах 1.5-аас яг энэ дээн 3 гарсан тий. Энэ 3-ын хооронд авах үед хааврын жогтсон манай 3 шидтэй. Тэгэхээр би
ямар байх вэ гэхээр манай k гэсэн тоо маань хасах 1.5-аас энэ 3-ын хооронд. За би яагаад эрс гэж асуусан бэхээр яг 3-ыг авчвал манай 2 шид болж шүү дээ. Тэгэхээр шид маань хасах энэ маань 3 гэсэн 2-3-аас 3-ын хооронд байх үед манайх энэ тэгштэл яг ялгаатай 3 шидтэй байна гэсэн үг. За 100 дахь бодлого нь. За энэ функц авч үзье. Энэ функцийн тодорхойлох мөч болгож. Тодорхойлогдох мөч нь юу юм бэ гэхээр x-ийн авч болох утга. За тэгэхээр манай энэ функцийн тодорхойлох мөч юу гэхээр x-с 3 хуваар дээр байгаа учраас тэгэж болохгүй. Тэгэхээр манай x маань 3-аас л хата. Тэгэхээр тодорхойлох мөч нь x нь 3-аас л хатай бус бүх тоонууд. За хоёрдугаарт нь болохоор энэ x нь 3-аас ялгаатай үед уруу функцийг нь f-д хасах 1x гэвэл 5 дээр хэдийг авч байгаа юм бэ? Тэр яг тэр b тоон дээр хэдийг авах юм бэ гэдэг болох юм байна. За би энэ уруу функц олохгүйгээр эхлээд юусэн 5 цэцээр утгах юм бол анхныхаа тэр 2-ыг үржих нь 5 хасах нь 4 баах нь 5-аас хасах нь 3. Тэгэхээр 10-аас 4-ийг сар 6, 5-аас 3 сар 2 буюу 5-ыг авахд 3. 5-ыг авахд b буюу 3 багц. Тэгвэл буцаагаад ингэж асуусан байна. Тэгвэл уруу функцийн b буюу бүгдээрээс харин 3 болсон шүү дээ. 3 байх үед хэдийг авах вэ гэж байна. Уруу функцийн тодорхойлогдох мөч нь утгын мөч болдог. Утгын мөч нь тодорхойлох мөч болдог тийм. Тэгэхээр x92 нь солигдож байгаа. Тэгэхээр уруу функцийн x гэдэг бол манай анхны функцийн y гэсэн. Тэгэхээр 3 байхад яг 5-ыг авнаа гэдэг энэ чанарыг ашиглаа шууд ингээд энийгээ 5 болгож байна. Та бүр уруу функц олоод орлуулсан. За 3 дугаарт нь болохоор жинхнээсээ уруу функц олох юм байна. Тэгэхээр f-д x гэхийн оронд би анхны функц y-ийг тэнцвэгээд авчи. Хуваах нь x-с 3. За энэ f-д x гэх y2 яг адилхан. За энэ функцийн уруу функцийг олно гэж чинь y-ийн x-ээр солиод x-ээ y-ээр солино гэсэн. За тэгэхээр тодорхойлох мөр утгах юм чигээр солилцлоо. За эндээсээ y-ийг болохоор манай уруу функц болж таарна. За ижил хоёр өгөөд за x-ийг хүчин y хасах нь 3x. Тэнцүү ижил хуйртай болгоод хуйр орхилоо. За эндээс би y-ийг олох юм журагшаа гарахаар хасах нь 2y, хасах 3-г хойш харахаар нэмэх 3x. За эндээс y-ийг болохоор y маань x-с 2 тэнцүү 3x-с хасах нь 4. Y-ийг болохоор 3x-с 4-ийг хуваах нь x-с 2. За энэ чи явж манай юу вэ гэсэн чинь уруу функц манай. Тэгэхээр 3x-с 4-ийг хуваах нь x-с 2. За одоо би анхны функц маань адилхан функц гарч үгүй юу сая? Аагүй байна. 2x-с 4-ийг хуваах нь x-с 3 байсан шүү дээ. Энэ функц маань уруу функц юм. За энэ түрүүний нэг юм туршаад үзье. Одоо би уруу функцийн хэд зэт утгыг болгоцсон байлаа. Тийм 5. Уруу функцийн 3 зэт утга нь 5 гэсэн байсан. Шалгая. Одоо бүгд энд 3-ыг орлуулж үзье л да. 3 хүчин x-ийн онд 3-ыг тавилаа. Хасах нь 4, хуваах нь 3-аас 2. Тэгэхээр 9-с 4x гарчин 5 болоод 3-аас 2-ээс 1 гэхээр 5 адилхан гарч байгаа. За ингээ уруу функц болсон. Энийг ингээ бүгдээр бүгэлж. За тэгэхээр энэ 3x гэсэн ба шүү. За дараа нь тэгсэн чинь яасан гэсэн чинь f-д x функцийг утгын мөч болгосон. За утгын мөч маань болохоор y-ийн мөч гэсэн. Тэгэхээр f-д x манай анхны функцийн маань утгын мөч бол тодорхойлох мөч нь бол утгын мөч нь манай анхны уруу функц маань тодорхойлох мөч болж байна. Гэтэл манай утгын мөч бол гэсэн чинь уруу функцийн тодорхойлох мөч. За бүгд уруу функц олцсон шүү дээ. Энэ уруу функцийн тодорхойлох мөч нь анхны функцийн утгын мөч болно. За тэгэхээр манай уруу функц f-д хасах нэг маань юу гэж нэгсэн чинь энэ маань тэнцүү 3x-с хасах нь 4-ийг хуваах нь x-с хасах нь 2. Тэгэхээр би одоо энд юу болох юм гэсэн чинь тодорхойлох мөчийг олно гэхээр за тэгэхээр уруу функцийн маань
тодорхойлогдох юм чи бүгд яаж болох юм гэсэн чинь манай x-с хан 2 маань тгээс ялгаатай байх ёстой. Тэгэхээр эндээс юу юм бэ гэхээр манай x маань 2-оос ялгаатай. Тэгэхээр энэ утгын мужичраас би y-ийг бичих ёстой. Тэгэхээр манай y маань 2-оос ялгаатай гэсэн үг. Тэгэхээр 2-оос ялгаатай гэсэн чинь тэгэхээр 2-оос бус бүх тоонууд учраас би нэг тодорхойлох мужаа бичнэ гэдэг маань хасах хязгааргүйгээс 2 хүртэл тэгээд 2-оос нэмэх хязгаарг хүртлээ гэсэн үг. За эндээс нэгдэл 2-оос нэмэх хязгаарг хүртэл гэсэн үг. За ингээд манай уруу функцийн тодорхойлох муж маань анхны функцийн утга муж. Тэгэхээр одоо миний энэ авах гэсэн энэ маань юу гэж таарах вэ гэсэн чинь 2-оос ялгаатай буюу энэ y-ийн 2 гэж таарах. За одоо тэгс чинь анхны функц, уруу функц хоёрын огтлж байгаа цэгийн абсцисыг олно. За тэгэхээр манайх энэ анхны функц маань ямар функц байгаа гэсэн. За анхны функц, уруу функц хоёр огтлсон цэг гэсэн. Манай анхны функц маань 2x-с хасах нь хэд байлаа? 2x-с хан 4-ийг хуваах нь x-с хан 3. За уруу функц болохоор би нэгэ f-ад хасах нэгэ y тэнцүү 3x-с хан 4-ийг хуваах нь x-с хан 2 ингээд авчих. За энэ хоёрын огтлсдын цэгийг олно гэхээр энэ хоёроо тэнцүүлээд x-с хан 3 тэнцүү 3x-с хан 4-ийг хуваах нь x-с хан 2. Тэгэхээр энд ижил хувиар өгөөд x-с хан 2, энд x-с хан 3-аар өгөөд хуваараа өргөч. Тэгэхээр манай x нь 2 гэж болохгүй, x маань 3 гэж болохгүй. Хуваар дээр байгаа учраас тэгтээ тэнцэхгүй. За ижил хуваархоор 2x квадрат хасах нь 4x нэмэх нэ. За энэ арийнх нь 3x квадрат хасах нь 4x хасах нь 9x нэмэх нь 12. Эндээс нэр хураачих юм байна. Нэг урагшаа гаргахаар хасах x квадрат хасах 9x урагшаа гарч нэмэх болоод 5x 12 урагшаа гарлаа хасах нь 4. Хасах 1-ээр үргэлжлэхээр x квадрат хасах нь 5x нэмэх нь 4 тэнцвүүдийг болоод эндээс x болохоор x1 ба 4 гэсэн зөвлөж байна. За эндээс y-гээ олоод y болох алинд нь шатлуулна л доо. За би энд харуулчих. 1-ийг тавихаар 3-аас хан 4-ийг хуваах нь 1-ээс хан 2 буюу 1 гарч байна. За 4-ийг тавихаар 3-ийг үржих нь 4 хасах нь 4-ийг хуваах нь 3-аас хасах нь 4-өөс хасах нь 2 буюу энэ маань хэд болж байна гэсэн чинь 12-оос 4-өөс гарч 8-ыг хуваах нь 2 буюу 4. Тэгэхээр x 1 байхад y 1, y 4 байхад x 4 байхад y 4 гэсэн ийм хоёр цаг тогтолцож байгаа юм байна. Тэгэхээр манай энэ огтлын цэг нь энд мөнгөнийг анзаарч штэ g 1 гэж энэ 1 4 юм байна. За абсциссын толгойсон юм ба штэ бис ординат нь болоодсэн чинь